Энэ Монгол шуудангийн танилцуулгаас хоёр юм дээр жоохон санал нийлэхгүй байна. Би өөрөө энэ салбарт олон жил байсан юм. Шуудангийн салбар либерал гэдэг байгаа. Энэ ерөөсөө либералчл байхгүй байгаа шүү дээ. Сая химэлээ сая сүүл танилцуулсан үний ярьж байгаагаар энэ хуулийн дээр заагаад өгчихсөн үндсэн сүлжээ эзэмшигч гэдэг зөвшөөрлөөр улс хоорондын тээвэр транзит явахгүй байгаа. Хоёрдугаарт нөгөө орон нутг руу шуудангийн үйлчлэгийг ерөөсөө Монгол шуудан баг үндсэндээ монопол байдлаар барьчихсан. Нөгөө талдаа нөгөө өртгийн хувьд бол хүндрэлтэй байгаа нь үнэн. Тэгээ бос хувийн хвшлийг оруулдаггүй. За тэгээд хоёрдугаар санал нийлэхгүй байгаа зүйл нь Монгол шуудан дээр 60 тэрбум гэж ирж байна. За саяын 40 тэрбум гэж ирж байна. Энэ бол хамаагүй том зах зээл. Энэ нь өөрөө улс хоорондын тээвэр шуудангийн үйлчлэгээ ялангуяа хятад Орсын хооронд транзит бол маш том үйлчлэгээ. Энэ өөрөө 16 онд би яг өөрөө хуваараа судалгаа хийжсэн үед энэ зах зээлээс манай хоцорсон байгаа. Бид нар ерөөсөө хятадаас Оросоос хятад руу тээвэрлж байгаа үйлчлэгийг шуудангийн салбарын зохицуулалтаар авах юм бол энэ бол айгүй том зах зээл байгаа байхгүй. Тэгээ энэ ерөөсөө орохгүй байгаа шалтгаан нь төр бизнес хийгээд байгаа байхгүй. Ерөөсөө 66% төр. За Монгол шуудангийн хөвчлөл 16 онд явсан байх. За тэр үед хувийн хвшил ороод менежмент нь орж ирээд сайжирсан байх гэж найдаж байсан. Одоо энэ танилцуулгыг харахад бол өсөлттэй байгаа ч гэсэн дэлхийн жишг трендийг харсан өсөлт байхгүй байгаа даа. Тэгэхээр энэ дээр ямар арга хэмжээ, ямар санал байгаа нэг танилцуулахгүй бол ийм зөрүүтэй мэдээллүүд яваад байна. За сая танилцуулган дээр дурж ин харилцаа холбооны зохицуулахаар асууя. Хэрвээ үнэхээр либерал салбар болоод явж байгаа юм бол энэ 100 гаруй зөвшөөрлийг яагаад энэ 30хан компани үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ? Тэгэхээр энэ өрсөлдөөний орчин алдагдсан байгаа мó? Хууль эрх зүйн орчин. Одоо миний харж байгаагаар бол энэ шуудангийн тухай хуулийн 3-ын 1-ийн 1, 1-ийн 2 дээр заасан 3-ийн 1-ийн 12 дээр заасан шуудангийн үндсэн сүлжээ гэж төрийн өмчийн оролцоотой буюу Монгол шууданг л энэ үйлчлэгээнүүдийг эрхлэнэ гэж заасан байгаа нь энэ салбарыг либералчлахгүй, орлогогүй байлгаад байна л гэж үзээд байгаа. Энэ дээр харилцаа холбооны зохицуулахаар сонсё. Харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн зохицуултын газрын дарга Цэрэн юм. Анар гишүүний асуултанд хариулъя. За өнөөдөр 2025 оны 1-р улирлын байдлаар харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн сүлжээ үйлчлэгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тоо 93 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа. 126 тусгай зөвшөөрөл байгаа. Үүнээс шуудангийн сүлжээний тусгай зөвшөөрлийг 4 хуулийн этгээд эзэмшиж байгаа. 73 аж ахуйн нэгж 93 улс хоорондын шуудангийн үйлчлэгийн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа. Гэхдээ тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа эдгээр бүх аж ахуйн нэгжүүд нь бүгд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юу гэвэл үгүй. Өнөөдрийн байдлаар 25 оны 1-р улирлын байдлаар 62 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа эрхэлж явуулж байна. Монгол шуудан компани тухайд бол шуудангийн тухай хуулийн 3.1.12-оор Монгол шуудан компаниг бүх нийтийн үйлчлэгээний үүргийг хэрэгжүүлэгч үндсэн сүлжээ эзэмших шуудангийн оператор зүйл тодорхойлж зааж өгсөн байгаа. Тийм учраас либерал гэдэг ойлголт маань бол энэ хуулийн заалтаар бол хязгаарлагдж байгаа юм. Тэгэхээр та өөрөө зохицуулагч байгууллагыг төлөөлөөд либерал бишээ гэдэг энэ 3.1.12-оор хязгаарлаж байна гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа юм тий. Үндсэн сүлжээ эзэмшигч гэдэг ойлголтыг түрүүн Монгол шуудан компани дэцгэрэл хос хоёр тайлбарлахдаа дэлхийн одоо нэгдсэн том глобал сүлжээнд дэлхийн 192-ны сүлжээнд холбогдож байгаа. Энэгээр бол үндсэн сүлжээ эзэмшигч байдаг. Нөгөө талдаа дотооддоо болохоор зэрэг бүх нийтийн үйлчлэгээний үүргийг хэрэгжүүлэгч учраас үндсэн сүлжээ эзэмшиж байгаа юм. Тийм учраас үндсэн сүлжээ эзэмшиж байгаа өөрөө бол дид үзрэлд бүтэц хязгаарлагдмал бүс нутагт буй оршин буй ард иргэдэд шуудангийн үйлчлэгийг өдөр тутмын үйлчлэгийг энгийн үйлчлэгээний жижиг үн тарифаар хүргэх тийм үүргийг бол хүлээж ажилладаг ийм өвмөс онцлогтой ийм оператор компани гэдэг. За 2 дугаар микрофон дээр нэмэлт мэдээлэл өгье. За Монгол шуудан компани дэцгэрэл хос хоёр анар гишүүний асуултанд хариулъя. За Монгол шуудан компани монопол гэхээсээ илүүтэй
төрийн өмнөөс иргэдэд хүргэх, үйлчлэгээ хүргэх үүргийг одоо хүлээж ажиллаж байгаа гэж томьёолуулах зохиомжтой баха. Яагаад гэвэл өнөөдөр орон нутагт бол хаанч байсан хувийн хвшил одоо зах зээл бага учраас хүрхгүй байгаа газар иргэдэд тэр үйлчлэгийг хүргээд байгаа. Тэр агуулгаараа бол илүү үүрэг хүлээж ажиллаж байгаа гэж ойлгуул зүг болох байхаа гэж бодож байна. Баярлалаа. Миний харж байгаагаар бол гол асуудал нь одоо энэ хууль маань зайлшгүй шинжилэн найруулагдах шаардлагатай болчихжээ. Цаг үеийг нийгэм эдийн засгийн хөгжилтэйг нийцэхгүй байна. Тэгэхээр энэ хуулиа шинжилэн найруулах нь одоо их хурл байнгын хороо бидний үүрэг байна л гэж харж байна л да. За тэгэхээр нөгөө хариуцсан яамтайгаа хамтарч ажиллаад дараа жил гэлтгүүгээр хэдлээ хамтарсан байдлаар энийг яаралтайгаар орж ирэхгүй бол эдийн засгийн хувьд бол бид нар Евразийн том боломжоос хоцорч байна. За хоёрдугаарт тэр нийтийн үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Орон нутгийн иргэдэд бараа, шуудан, захиа, сони хөвлөө захиж чадахгүй байна. За энэ ажлын хэсгээр бол Монгол шуудан компани ярьж байгаа асуудлуудыг бас нухацтай бодох хэрэгтэй. Хэдэн үе нь ерөн засаглал менежментийг яаж сайжруулахыг, хэдэн үе нь төрийн нийтийн үүргээ хүлээх ёстой гэдэг саналуудыг оруулаад энэ дээр ерөнхийдөө байнгын хороо яамтайгаа хамтраад энэ хуулийн шинжилгээг бол хурдан оруулах нь зүйтэй байна л гэсэн саналтай байна.